Төлбөр тооцоо, такси, хүргэлт, аялал, худалдаа зэрэг өдөр тутмын хэрэгцээ үйлчилгээнүүдийг нэг дор нэгтгэсэн Tino супер аппликейшн нээлттэй хэллээ. Tesla Investment Group-ийн хөрөнгө оруулалтаар хөгжүүлсэн тухайн платформ нь инновац технологид суурилсан дижитал экосистемийг хөгжүүлэх зорилготой Монголын шинэ үеийн аппликейшн юм а. Tino супер аппликейшн хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг илүү хялбар, хурдан, ухаалаг болгох зорилгын хүрээнд олон үйлчилгээг нэг платформоор холбож дижитал хэрэглээний шинэ стандартыг бүрдүүлж байна. Мөн зүүн өмнөд Азийн тэргүүлэгч Grab Maps платформтой стратегийн хамтын амжилтгааг эхлүүлж олон улсын түвшний зураглал, байршлын технологиг Монголд нэвтрүүлжээ. Үүний үр дүнд хэрэглэгчид Улаанбаатар хотын илүү наривчлалтай шинжлэгдсэн газрын зураг ашиглах боломжтой болж байгаа юм. Одоо ийм аппликейшнуудын зах зээл дээр ер нь Монгол улсад байгаа аппликейшнуудыг харахаар ер нь 1.7 сая хэрэглэгч ер нь бол хэрэгжилж байгаа юм. Бидний яг өгж байгаа давуу яг юу вэ гэхээр бид нар 1.7 сая хэрэглэгчдэр нэмэх гадны жуулчдыг илүү жуулчд руугаа илүү чиглэж ажиллана гэж ер нь төлөвлөж байгаа. Монгол улсын 1 жилийн жуулчдын төлөвлөгөө бол 1 сая жуулчин оруулж ирсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэр нь ч гэсэн бид нар ер нь өөрсдөө Монгол улс өөрсдөө бэлэн байх хэрэгтэй гэж харж байгаа тийм. Яг төрөндөө зориулж бид нар энэ аппликейшнийг хөгжүүлж байгаа. 2 жилийн өмнөөс бид нар энэ хөгжүүлэлтээ эхлэе явсан. Энэ яагаад жуулчид гэдэг байгаа энэ жуулчид хэрэгжилж чадж Монгол хүмүүс бүр илүү хэрэглэхэд амар болж байна гэсэн үг буюу бүх газар холбогдох боломжтой энэ зүйлийг хийе. Одоо энэ хамгийн ихний шаардлага бол одоо жуулчид хүрээд ирнэ. Нэг map те хайчих юм би хаана юу авах юм те нэг музей яаж үздэм бүкинг яаж хийх юм тэгээд үргэлжлүүлээ таксигаа яаж барих юм тэгээд яаж төлбөр тооцоо хийх юм ингээл тэр хүний жорныг бүтэн ингээ гаргахаар л зорьсон. Tino супер аппликейшн нь Монгол, Англи, Орос, Солонгос, Япон, Хятад зэрэг 6 хэлтэй мөн хиймэл оюун ухаанд суурилсан учраас аль ч улсын иргэн үйлчилгээ авах боломжтой юм а. Түүнчлэн дэлхийн 57 улсад тухайн улсын такси үйлчилгээг их хэлээрээ дуудаж төлбөрөө Монгол төгрөгөөр хийх боломжийг бүрдүүлжээ.